За нийтийн тээврийн паркчлалын асуудал зайлшгүй хийгдэх ёстой ажил мөн үү юм уу? Зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ энэ танилцуулга дээрээс харахаар бол парк шинжилт хийхдээ бол одоо энэ жил бол 590 автобусыг бол шинжлэх хэрэгтэй. Үүнээс бол одоо төвчрлийг бууруулах 420 тэрбумаас 50 тэрбумын өрчлөлт өгöd 226 тэрбумын зээлэх юм байна гэсэн танилцуулга өгч байна. За энэ 226 тэрбум ямар үе шаттайгаар төлөх талаараас график гаргацсан байна. Тэгэхээр саяхан их хурлын дараагаас энэ дээрээс бол бас Монгол улсын одоо энэ өрийн таац бол нэмэгдцээ ихсчлээ гэдэг асуудал яваад байгаа. Бүхний дээрээ сонсож байгаа тэрийг. Гэтэл чин бид нэр дахиад энэ зээл авах асуудал ингэж яриад байна л да. Тэгэхээр бид өнөөдөр яг хав зайлшгүй хэрэгцээгээ хангахын тулд хийх нь зөв. Нөгөө талдаа заавал энийг зээлгүйгээр өөр бусад хөөсөөрөөр хийх боломж байх юм уу, байхгүй юм уу? Зайлшгүй шинжлэх ёстой юм бол бидэнд ийм боломж хэрвээ гарч байгаа бол энийг гараад ашиглачаа л гэж. Өөр арга бол бид нэр хөрөнгө оруулалтын сангаар тодорхой хэмжээний асуудлуудыг шийдэж байна. За нийтийн тээвэр ер нь тэгээд хових байх хэрэгтэй юм уу? Улсын салбар ер нь голдох хэрэгтэй юм уу гэдэг шийдвэрийг ер нь бас нийтийн тээврийн салбар дотроо ч гэсэн бодож гаргамаар юм байна лээ. Нийтийн тээврийн миний тавьж байгаа асуудал бол бид ямар ч байсан энэ зээлийг төлөхийн тулд өөрсдийнх нь ашиг зажлагыг нэмэгдүүлэх ёстой. Нийтийн тээврийн хоёр компани. Нэг ялангуяа манай хоёр одоо төрийн өмчт компани. Наад зах нь тэр жолооч нарын гарт ороод байгаа юм уу, тэр хууль бусаар зарцуулагдаж алга болоод байгаа цуглахгүй байгаа орлогоо олдог байх хэрэгтэй. Тэр орлогыг ирэх хагас жил гэхэд энэ орлогыг олдог өөр арга хэмжээ аав гэдэг ийм үүргийг бол миний хувьд өгж байгаа. Тэр нь одоо тэр хайцгаа тавьж юм олно уу? Хяналт шалгалтаа сайжруулна уу? Наад картинг компани илүү сайжруулах боломж байгаа бол ингэнэ үү? Ямар ч байсан богино хугацаанд тэр алдагдаад байгаа 20 тэрбум төгрөгийг ирэх одоо хагас жилд олж ирээ. За түүний дараа шинэ автобус орж ирнэ, ашигт ажиллагаа нэмэгдүүлээ. Хойштоо яаж цахилгаан автобусыг оруулж ирж бид нэр ашигт ажиллагааг нь өөрчлөхийн, сайжруулахын гэдэг зүйлээ энэ юутай зохицоор нь харж яриа гэдэг ийм шаардлагыг өгж байгаа. За энэ удаад бол ямар ч байсан өксөн үүрэг даалгаврын дагуу санхүүгийн байгууллагуудтай ярилцаад баг хүүтэй ийм зээлийн бүтээгдэхүүнийг бол ямар ч байсан одоо санал болгож байгаамаа.